За өнөөдөр бид нэр энэ Босрлын Нодолын итгэмж хүмүүсийн зөвлөлтөд одоо хамтран ажиллах санамжчгийг байгуулж байна. Тэгэхээр бол энэ ур чадвар гэдэг ашиг сонирхол дээр нэгдээд хоёр байгууллага одоо олон улсын түвшинд ур чадварын хөгжлийн чиг хандлага за тэрний одоо менежмент дээр бид нар бас олон улсын түвшинд яригдж байгаа шийдэл гарч санаа оноодоор хамтран ажиллах за тэр одоо үзэл санааг бас үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ялангуяа манай одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Босрлын байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, за төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бас одоо хөгжүүлэхэд бас ингээд тодорхой нэг загвар жишээ гаргана гэж ажиллахаар ингэж өнөөдөр санамжчиг байгуулж байна. За бидний одоо санамжчгийн хүрээнд тодорхой зүйлүүд бол бас энэ манай мэргэжлийн Босрлын салбарт бас энэ ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын үндэсний одоо хөгжлийн талбарыг бий болгоход бид нар бас өөрсдийнхөө оролцоог хамтран ажиллах тухай бас тодорхой дурдгдлаа. За мөн бас энэ олон улсын түвшинд за бүр тодорхой хэлэх юм бол Тэтгэврийн ур чадвар олон улсын байгууллагын ерөнхий ассамблег 2027 онд Улаанбаатарт зохион байгуулалттай холбоотой энэ үйл ажиллагаан дээр бас хамтран оролцох. Энэ үйл ажиллагааг үндэсний хэмжээний болоод олон улсын түвшний арга хэмжээ болгож манай монгол хүний ур чадварыг бас олон улсын түвшинд нотлож харуулахад бас шинэ түлхэж үзүүлэх ийм арга хэмжээ болгон одоо хөгжүүлэхээр тохиролцлоо.